Сүүлийн 2-3 хоног тохиолдсон их борооны улмаас үер усны гамшиг тохиолдож ард иргэд эд хөрөнгө болон амь нас эрссэн хэрэг явдлууд гарсан байна. Энэ талаар цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хэлье. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон усрахаг борооны улмаас Улаанбаатар хотоос гарч буй хөдөлгөөн нилээдгүй хүндэрсэн. Лүн сумын нутагт их хэмжээний үер буусан бөгөөд 20 гаруй метр зам тасарсан, зарим газарт замын далан нурсан, газрын гадруутай ижил төвшөнд очсон байна. Үерээс болж 1300 орчим зорчигч, 28 автобус боогдсон ч мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж шуурхай арга хэмжээ авчээ. Төв аймгийн нутаг Дундговын Мандалговь сум руу явах замд 70 км-т мөн ялгаагүй дээрх зорчигсгийн 1 гигнэн бүхэлдээ усанд урсаж Төв аймгийн замын цэгтэг алба хаагчид маань яг тухайн зам дээр хөдөлгөөн зохион байгуулалтыг аваад ажиллаж байгаа. За мөн дээрээс нэмж хэлэхэд бусад аймагуудын нутгаар нэлээдгүй зам өндөрсөн хэдий зорчигсгээр аюулсаад тулгараагүй дийч зорчигсгийн баруун зүүн талаар шорон замууд нь нэлээдгүй усанд урссан. Зорчигсг дээрээс явж байгаа янз бүрийн замын донслогоо гэдэг юм уу, замын эвдэрлээс болж замыг тойрч гарах энэ нөхцөл байдлуудад нэлээдгүй зам дээр өртөх ийм нөхцөл байдлууд үүссэн замууд ихээр байна. Тэгэхээр ер нь орон нутгийн зам зорчиж байгаа иргэд аюулгүй байдлаа хангаж энэ борооны улмаас бүх замууд маань нэлээдгүй эвдэрсэн суларсан байгаа. Ялангуяа том даацын автомашинууд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой хурдан зөв тохируулж ингэж явах шаардлагатай байна. Баруун чиглэл рүү явах товчоон дээр ачаалал ихээр өссөн. Сонгон хайрхан дүүргийн цагдаагийн албан хаагчид замыг хязгаарлан хонож ажилласан байна. Гэвч тухайн замыг хаасан байхад цагдаагийн албан хаагчийн шаардлага биелүүлэлгүй өөрсдийнхөө машинд найдан замгүй бүсээр жалгахгүй давж явж байгаад осолцсон хэрэг гарсан. Тодорхойлбол өчигдөр Архангай аймагаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Land Cruiser 200 загварын суудлын автомашин замын хажуу руу унаж 4 том хүн 1 хүүхэд газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Лүн сумын нутаг дэвсгэрт хүүхдийн талаар одоогоор манай цагдаагийн байгууллага мэдээлэл алга байна. Энэ талаар шалгаж байгаа учраас өөдөө шалгах ажиллагаа явуулж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэх боломжтой байна. Иргэд энэ талаар мэдээлэх болно. Бусад аймагуудын нутгаар ч нэлээдгүй зам хүндэрсэн байна. Хэдийгээр зорчих хэсэгт аюул тулгараагүй ч зорчих хэсгийн баруун зүүн шорон замууд усанд урссан бөгөөд замын эвдэрлээс болж тойрч гарах гэх мэт тээврийн осол гэмтэлд өртөх нөхцлүүд үүссэн байна. Тиймээс орон нутгийн зам зорчиж буй иргэд аюулгүй байдлаа хангаж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэн эвдэрч гэмтсэн замаар зорчихдоо хурдаа тохируулж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.